эсхий түүрхтэн үзүүлж байна. За сайн байцгаана уу. За та бүгдтэй энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд сүрэг тарган сайхан өвлжж байна уу. За манай хөх тэнгэрийн эсхийг туурахтан бит бос өв соёлын баримтат цуврал нэвтрүүлэг маань одоо 3 жил гарan одоо явж байна. Нийтдээ 10 аймаг 80 гаруй сундуудаар энэ хугацаанд явж 200 одоо нэг 20 гаруй ангитай нэвтрүүлэг одоо үзэгчтэй тасралтгүй одоо хүргээд байгаа. За манай нэвтрүүлэг маань одоо 7 хоног болгон тогтмол цагуудаар одоо TV5, MNC, Mass TV, TV7, 5 Эрдэнэ гэдэг одоо телевизүүдээр одоо тогтмол одоо гарч байгаа. 7 хоногт 2 дугаар гардаг. За ингээд энэ олон сайхан телевизүүд маань өөрийн телевизтэй сайхан энэ Монголын ард түмнийхэн сайхан нэвтрүүлгийг өв соёл үүх түүхээ бас хадгалах олон түмнийхээ бас мэлмий сонортноо сайхан хүргэж байгаа юм сайхан хэвд мэдээлэлээр бас сайхан гис тусал цаг үзүүлж байна. Энэ удаа бол одоо бид нар өвлийн цаг үеийг тохиолдуулан Хувьсгал аймгийн Улаан улс сумын Могор баг бол одоо дээш өгсөж байна. За одоо багийн дарга маань одоо дээрээс ороод ирэх байх. Бид тэр одоо энд уулзахаар одоо тохирсон байгаа. Тэгээ эндээс дээшгээ одоо нэгэн малчин айлынд очино. За ер нь бол одоо сарлаг малтаа дархад сарлагыг одоо бид нар онцлох. Дархад сарлаг бусдаар бас юугаар их онцлог мал юм бэ? Ер нь сарлаг мал одоо бусад үхрээсээ ямар давуу талтай юм? Ер нь сарлаг малыг маллахад ямар их арчилгаа ордог талаасаа бид нар энэ удаагийнхаа нэвтрүүлгээр мөн малчныхаа амьдралыг одоо бодит амьдралыг одоо харуулах юм байна. За манай нэвтрүүлэгтээс хамтран ажиллаж байгаа компани бол малчтайхаа сайхан өв соёлыг одоо хойч үедээ өвлүүлж үлдээхийн зорилготой биднээс хамтран ажиллаж байна. За энэ компани бол одоо Maxi Cork одоо Монголиа гэдэг энэ бүтээгдэхүүнийг оруулж ирдэг. Энэ бүтээгдэхүүн Финланд улсын бүтээгдэхүүн байгаа. Малын одоо нөгөө өвчнөөс хамгаалах, малын одоо дархлаагаар одоо дутагдсан үед одоо дархлааг нөхөх гэдэг одоо ийм сайхан одоо бүтээгдэхүүнийг бас оруулж ирж байгаа юм байна. За хүн ч гэсэн нөгөө эрүүл мэндээр дутагддаг шүү дээ. Одоо бид нар дархлаа 5 эртэндээ ийм одоо аминд юм одоо дархлаа тэтэх юм авдаг бол мал ч гэсэн өнөөдөр одоо бас ийм юмар дутагддаг байх нь. За энэ бол одоо дээр үесэл одоо манай өвгдүүд маань одоо ингээд малдаа одоо өвс тижээл одоо хужир мараа гэдээ бас л анхаарч ижсэн зүйл шүү дээ. За энэ компаниас хамтран ажиллаж байна. За манай багийн дарга маань. За сайн байна уу? Сайн байна уу. За сайн явж байна уу? Сайн явж байна. За тарган сайхан үйлч байна уу? Тарган сайхан үйлчж байна уу? Тарган сайхан үйлчж байна. Ажил албан өндөр үү таны? Өндөр байна. Танай ажил төрөл өндөр байна уу? Тавлагийнх нь. Ирээд нэг 20 ончлоо. За. Баруун аймагуудаар нэлээд явлаа. Зүүн урд аймагуудаар нэлээд явах шүү дээ тэгэл. 22 оноос хойш анхны дархад нутгаас л нэвтрүүлгийг хийж байлаа. Тэгэл одоо тасралтгүй л одоо явсаар л шүү дээ тэгэл. Тэгэлгүй яах вэ? Малчтайхаа бас энэ Монголынхаа өв соёл, нүүдлийнхаа соёлыг бас нэг тэр одоо хавж үлдэх зорилготой тэгээд. За тэгээ дахин уулзж байгаа таатай байна. За. Одоо ч таан ч гэсэн дахин уулзж байгаад бас туулих баяртай. Манай баг дээр 22 онд бас сайхан кино зураг хийж өгдөг бас Монголын өв соёлыг ард иргэдээ дарахад түмнэ гэж бас одоо хийж яваад танаа ажилд туулах өндрөн амжилттай хүсмээр байна. Өвлжилт хэр байна ийшээ? Өвлжилт одоогийн байдлаар бол бас гайгүй байна. Одоогийн байдлаар намар саяхан нэг их хэмд яна цаас ороод нилээн орсаа. Та удаа бас гайгүй ордоо өрөнд дулаахан болоод хайлаад уул гайгүй болоод одоо бас өвлжилт сайхан болох юмтай л байна. Одоо цаас ус орохгүй бол гайгүй баха одоо хөрн. Харин их дулаахан байна. Дулаахан. Хайлаад байна шүү дээ. Гэхдээ ингээд хөөтөрчөл мөсөн зууд гэдэг юм аа. Тий харин тэрийг болч магадaltaй одоо яг гайгүй. Тий тэгвэл өстэй аймаар зууд бол. Юу малтаж чаддгүй. Тий тийм учраас хэцүү болох. За энэ ямар нэртэй баг вэ? Хичнээн өрх байлтай, хичнээн хушуу малтай багийн талаар сайхан танилцсан. За одоо манай баг нь 1958 онд 2 дугаар бригад гэж анкийг тусгаар тогтнож байсан. 58 онд 2 дугаар бригад гэдэг баг гэдэггүй байсан үе. Бригад гэдэг 2 дугаар бригад гэдэг. Бригадын дарга гэдэг үү л шүү. Бригадын дарга явд байсан.
91 онд одоо 3 дугаар баг болоод Монгорг баг гэдэг одоо нэрчилтэй болж байгаа 3 дугаар баг болсон юм гэдэг. Тий одоо тэгээд одоо мал бол одоо 40,577 малтай. Манай Монгорг баг одоо яагаад. Тэгээ манай багт ер нь бог цөөтэй бод ихтэй. Тийм баг байгаа. Одоо сарлаг мал. Сарлаг Монгол өхөр ховраа. Манай дан сарлагаа нутаг. Монголтой аль тоон зөөхөн байгаа. Сарлаг гэж сайхан байна. Адуу ихтэй байна. Хоны ямаа. Дарахад цагаан адуу. Дарахад сарлаг. Их бас тайван онцлог шүү дээ. Онцлог одоо манай дарахад нутаг одоо энэ шишгэдэ хонхроос игээд явахтар маань манай дарахад төмнө ганц онцлог нь илөөн голомтой хууц дарахад цагаан адуу одоо энэ дарахад сарлаг одоо дарахад сарлагтай энэ манай дарахад сарлагын хөвөр одоо нэг сарлагын хөвөр гэдэг нь маш гоё сайхан хөвөртэй. Тэгээд хөвөр одоо сүүлийн үед авдаг болсон. Тэгээд манай дарахад манай улаан улс Монгол 3 дугаар баг нь хөх сарлаг ихтэй. Манай Монгол баг хөх сарлаг дарахтын сарлагч одоо ёстой нэг хөх сарлаг гэдэг тийм. Хөх сарлаг тэргээрээ онцлогтой. Тэгээд сайхан хөрслөг малтай. Сарлаг нь маш сайхан хөрслөг. Ер нь өвлжаандаа буугаал тэгэл нэг цаас цууд жоохон ширөөдөө дэрүүлгээ малчид сайхан уулруугаа гээд зална. Тэгэл сайхан залуу өвлжаад ирэхтэр одоо сарлагч нь аль болох уулан хяраа гэдэг. Уулан хяр мар одоо аль гайгүй газар очивол сорог сонор сайхан болдог. Тийм одоо сайхан. За тэгээ бидний хөвгтөж хүлээж явж байгаа нь талархаж байна юм байна. За зөв дээшээ тэгээд. За тэгвэл тэгээд хөдөлгөө замдаа. За хнаас нэг манай нэвтрүүлэгтээс хамтран ажиллаж байгаа компани. За. Сайхан идээтэл явна бас яа. За хамаатай одоо та өөрөөл. За энэ нөх. Энэ төрлийн жимстэй. Оо за. За. Энэ маа компаниуд маань сайхан ахтнаас бензин тос үзүүлж тусалцааг үзүүлж яваа компаниуд. За. Өндөө бас сайхан гарын бэлэгтэй явнаа тэгээд. Манай багыг бас сонгож ирээд бас малчин дүмнээр орж малчтай ингээм амьдралээ гэгээд бас цаашаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор гэж яваа та бүгдээ ажилд нь өндөр амжилт эрүүлэн аз жаргал хамгийн сайн мөхнийг өсөн өрөө. Тэгээд энэ ивент итгэж оролцож байгаа компаниуд нь бас ийм сайхан Монгол төмнөөгөө мал аж авах гэж бас сайхан сурчилж таниулж игэж яваад нь тэр дэмжиж байгаа компаниуд нь бас ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөё. Та бүхэндээ бас сайхан мөхнийг нутгийн ард иргэд ингээ өмнөөс хүсэн өрөөё. За сайхан ирүүл. За. Налаа шиг сайхан хариун байх болтгой. Хураа. За сайхан амтлаад үзэх. Энэ гацгүй хийж үсэн ундаа. Энэ Монгол компани орж ирж байгаа юм. Энэ ч өстэй янз ундаа юм шүү. Энэ одоо Даби гэдэг нэртэй ундаа. Даби. Энэ болохоор оранж мөртэй зөгийн балтай. Тэр нь болохоор энэ нь олон дөрлөө. Энэ компани нэр нь энэ. Тийм байна. Гоё ундаа шүү дээ. Орж байгаа хүмүүстэй сайхан энэ ундаанаас та өгөөрэй гэсэн юм. За. Ёстой сайхан ундаа байна энэ. Даби гэж сайхан. Өвлжөө сайхан. Өвлжөө сайхан байна. Сайхан өвөл гарч байна. Энэ дэрдэ зүүн хавар шиг л байна. Өстө хавар шиг байна. За сүрэг тарган сайхан. Сайхан байна. Өвлж байна та. За бид дээрээ 2 онцлоо. Яа. Эсгийн туурагт навтруулыг мэдхөө. Мэднэ. Яа, одоо ч одоо мэдхээс одоо 3 жил тасралтгүй. Тий. Баруун аймагуудаар өмнө говь аймагуудаар яваад. Яа. 203 ангитай навтруулыг үзэгчтэй хүргээл яваад байна. Яа. За, олон жил одоо нутгэлж яана энэ одоо тэгэл. Энд баргнаас арашахаас. Нутгэлж. Би нэг олооногон хүүхдээс. Онгон. Одоо 50 дээр 5 хөрч. Зөв. Яг 10 жил. Энд насаараа нутгэлж байна. Дарахад хонь. Одоо нөгөө илүү нуглам. Дарахад хонь юм. Дарахад хонь юм аа. Тий. Тэгээд хүмүүс нэг өвлийн цаг үеэр нь бас багуудаар төрөөл мачтынхаа амьдралтай сайхан хөөшлгөөд ингэж явж байна. Та маллаа хотлоод явдагтай адилхан мэдээ. Боошгороод ингэж явж байна ахмын. Яа. За энэ сайхан ундаагаар дайлаа да одоо. Даби гэдэг нэг ундаа байна. За. Монгол компани оруулж ирж байгаа. За. Одоо ингэ задлж тийм. Задлахта дуу мөн бас их гоё дуу.
За тэгвэл. Тэгээ танай хоосон юу аа? Өргөтэй. Даа бүргээд зураа. Тэр зураа. За. Тэгээд энэ эсгээд уртаа нэвтрүүлгээ кино зураг гэдэг аваад яваад бас манай багаар гэж явж байна. Одоо нэг малчин айлд очиж бас сайхан яриа дарахад төмнөгээд мал сарлаг сарлага жоохон бас нэг онцлогийг харуулах ямар бэлчээрэн даац цаас зууданд ямар даацтай мал юм ямар арис хөрслөг мал юм ер нь ямар чанар чаттай юм ер нь хүнсэнд цааш таастай юунд ямар эрүүл байгаа юм ямар бэлчээрт байгаа юм гэдэг бас онцлон таниулж гэж бас сарлагаа гэж сурчилж явнаа энэ усууд маань. Тэгээд цагаан хаданд ган зөргийг ханд очигээд дээшээ өгч явж байна. Тэгээ багийн дарга маань бас цаг зав гаргаж бас бидээс тэгээд зам багийнхаа бас нэг айл амтраараа чиг бас гаргаж явна. Багийн дарган дээр засаг дарганаар авч явахгүй бол одоо би чи тэгээд энэ тайгч тэгээд төөрийн шүү дээ. харин тэгээд. Төөрийн яста төөр. Тэгэл одоо дээшээ явж байна байдаг. Ер нь энэ тайгийн ард түмний энэ малчтын амьдралын хүн мал хоёр нь бол их бяртай чадaltaй энэ хүүтэнд нэлээд төсвөртэй аль нь ийм хүмүүс шүү дээ тий. Бусад газар шиг нэг гараад одоо тал газар их үүднээсээ гарлаа уул руу ингээл гараа авчиж байгаа. Ийм байдаг болохоор дарахад цагаан гадуу дарахад сарлаг энэ хонь мал бол ерөөсөө тийм тэрхээ сайтай. Төсвөр сайтай. Төсвөр сайтай. Ч гэсэн одоо ер нь бол тэгээд бас л байнгын хөдөлж байгаа ахад бод уул хараар мал харгаад явж байгаа. Чадaltaал байгаа. Тэгээд одоо манай ч бас өвлэн цагт эрстэйс юутай хүүтэн байдаг. Ер нь бол 50 хүрдэг л одоо газар өвлөө өлөрлөлт бол маш хүүтэн болно. Одоо тэгээд хүүтэн л одоо болно да. Ер нь л тэгэл дундад чим нь бол нэг 40-тэй л бараг байгаад байх шүү. Тэгээд одоо эндээс хүүтэрлээ гэхэл 50 л явуучаал. Бас л хөөтөр зал тэр хүүтнээ тэсвэр хатуужилд дасан зогцож энэ байгальд байсан энэ сайхан мал бол бас би бол бас малаа бол одоо дарахад өмнө одоо энэ малчин болж төрж энэ төрж өснө хувьд бол би бол их л хатуужилтаа л гэж үздэг юм байна. Малаа бол манай дарахад өмнө мал бол бярта чадaltaй тэр танаа хэлдгээр бол тэр тэндээс тэр тэсвэр хатуужил гэж юм бол ахуу. Тэн дээр л одоо бас голн дээр ёстой. Тэр тийм болго сургаж байгаа малчин хүний ухаан. Тий бас тэнд. Тэр малыг тэгж сургаж байгаа. Яагаад мал бэлчиж яваад буцаад хотондоо ирж байгаа тэрийг сургаж байгаа гэдэг. Малтай тэр бас нэг яриад байх шүү дээ. Хэлнэ. Яг үнэ. Үгээр нэвтрдэг юм аа сэтгэлийг уншаад. Малч эзнийхээ сэтгэлийг уншиж тийм ээ. Малчин хүн малыгаа сэтгэлийг уншаа. Яг зөв. За тэгвэл Отог малаа. За нэг гарын бэлэгтэй явна. За манай Монгол компани энэ айгүй сайн сортын будаа байгаа юм. Ирч хүчгээд одоо энэ сайхан. Ирчтэй хүчтэй дарахад түмэндээ сайхан ирч хүч будаа сайхан гарын бэлэг болгож өгөөрэй гэдэг энэ явсан. Одоо айгүй сайхан таарсан юм байна. баярлалаа. Компани хамт олноос үгүй. Баярлалаа. Монголынхаа сайхан нүүдлийнхаа соёлыг сайхан хадгалж, хайрлаж, хамгаалж яваа малчин ард түмэндээ сайхан бүтээгдэхүүнийхээ сайхан дээжиг болгоод сайхан өгчөөрөө гэдэг одоо энэ ирч хүчгээд энэ сайхан цагаан будаа. Энэ их сайн будаа. Та нөхдөд часны ажил байдаг. Сайхан байгуултгүй ирч хүч. Энийг өөрчлөөс ер нь дарахад Монголд Даалан өөртөө 50 жилийн мордог гэж. Дарахад өнөө 70 хил ач орнаа гэж. 70 хил ач. Одоо энийг гэртээ тавьчаад өгсөхгүй юм уу? Үгүй одоо гэж хониаг үүсэхгүй. Тэгээд ингэ явчих юм уу? Хониа дагахгүй. Дараа та 5 ил ачааварс өөр дээр нэмээ. Үүрч яваад хангис. Одоо тэгээ тоохгүй юм маань бол тэгээ малтаа гэдээ алхаад өнжи алхаад ороо хотлуулна л орж ирнэ энд ч бол нөгөө. За тэгвэл тийм жаварт гэр бүлээ дулаан байлгах хамгийн зөв сонголт Comfort House дулаан нөөцлөөр. Зөвхөн шөнийн хөнгөлөлтөд тог ашиглаж автоматар ажиллана. Шөнө дулаанаа хуримтлуулж өдрийн турш тог зарцуулахгүйгээр таны гэрийг дулаанаар хангана. Цахилгааны төлбөрөө 60% хүртэл хэмнээд гэр орноо үргэлж тав тухтай дулаан байлгаарай. Comfort House дулаан нөөцлөөр. Дулааныг хадгалж зардлыг тань багасгана. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн. Холбогдох дугаар 8945 99 8946 99 тэгтэг. Манай компани сайлын үнэний тэжээл, ордож байгаа махны үхрийн тэжээл, дахианы тэжээл, туглын тэжээлүүдийг импортоор оруулж ирж
байгууллага болон бэлчээрийн аж ахуй эрхлэгч мөн эрчим засгийн мал аж ахуй эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж мөн төлбөргүйгээр хичээлийн жор гаргаж өгч эерэг үр дүн үзүүлэн хамтран ажилладаг. Та бүхэн манай компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Max Care Mongolia Facebook хуудасаар болон 017 77 57 95 11 47 97 80 84 88 82 дугааруудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Манай мэргэжлийн чадварлаг тогоочдын баг бүрэлдэхүүн нь Монгол орны үнцэг улам бүрт хурим найр, ургийн баяр, аймаг сумдын ойн арга хэмжээ, цолны найр, байгууллагын зугаалга гэх мэт бүх төрлийн хээрийн арга хэмжээнд 21 аймаг 330 сумдад хүрч үйлчилдэг гэдгээрээ онцлогтой. Бид орон орны амтд хоол, зууш, салаад, амттан зэргийг чанар стандартын дагуу таны захиалсан газарт халуунаар нь үйлчлэх болно. Мөн бид уул уурхай, барилга, үйлдвэрийн ажилчдын нийтийн хоолыг хариуцсан ажилдаг гэдгийг дуулгахад таатай байна. Чанар, үйлчилгээ, шинэлэг амт, Stable Catering UB. Захиалга хутас 9933 7941 99 99 12 90. Stable Catering UB. Бөөрт циститний шидэт цай. Ойр ойрхон шэмээр санагдаж, дутуу шээсэн мэт мэдрэмж төрөх. Шээсний үед хорсож өвдөх нь таны өдөр тутмыг үнэхээр зовоодог үстэй. Тэгвэл танд бөөрт циститийн шидэт цай хэрэгтэй. Шээс ойр ойрхон хүрхээ багасгана. Бөөр нурууны өвдөлтийг намжаана. Шээх үед үүсэх хорсох зовирыг арилгана. Шээс хөөж өрөвслийг дарна. 100% урмлын гаралтай, химийн найрлаггүй, биеийг хордуулахгүй, ачаалал өгөхгүй, зөөлөн үйлчлэгээтэй. Эрүүл байдлыг буцааж авахд хэцүү биш. Зүгээр л утсаа аваа залга. Хөдөө орон нутгийн улаанд тавьж үйлчлэнэ. 88 47 30 88 80 99 95 54. Либан брендийн Эко ариун цэврийн цаас нь эрүүл ахуйн шаардлага хангасан дэвшилт технологиор үйлдвэрлэсэн олон улсын ISO 9001, ISO 45001 стандартын шаардлагад нийцсэн байгаль орчны ISO 14001 стандарт хангасан 100% цэвэр байгалийн гаралтай түүхийд нь тусгай сортын тармил мод усанд хурдан задардаг будагч бодисгүй үнэргүй торгомсог зөөлөн харшил өгөхгүй эдийн засгийн хэмнэлттэй ус тос маш сайн шингээдэг бүх насныхны хэрэгцээнд бүрэн нийцсэн хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн утас 91 99 70. Сайн байна уу? За сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна уу? Авлага сайхан үйлчж байна. За малдаа явж. Малдаа явж байна. Мал сайхан бэлчж байна. Сайхан байна. Тогтоо. Аллаагаал. За сүрэг тарган сайхан үйлчж байна. Сайхан үйлчж байна уу? Тав сайхан. Монголоо тойрол. За. Нэвтрүүлгээ хийгээд яваад байна. Улаан сумын дээр нэг хоёр онлоо. За. Аль наашаа гараад багийн дарга наашаа нэг замчилж наашаа байв. За. Ахын нэр алдар хийм бэ? Надад хөх нэг анзарх гэдэг. Энэ одоо ямар нэртэй газар байна? Нилээн гадаа өндөр дээр гараад ирсэн юм шиг нилээн тайг байна уу? Тийм тайг өндөр дээр газар. Энэ одоо улаан ус мөнгөрөг байгаа. Мөнгөргөн цагаан хад гэдэг газар.
Монгорын цагаан хад. Цагаан хад байна уу тий? Хад. Оо за. Энд одоо олон жил нутгалж байна уу? Энд олон жил. Одоо баг нас хараал энд нутгал. Ер нь бол мал хаан байна. Тэнд л малчин хүн дагаж явдаг, нүд салахгүй явдаг тийм ээ. Тийм ээ. Дархтын одоо хөх сарлаг гэж. Одоо бас ярьдаг тийм ээ. Тийм. Энэ сарлагын тухайд одоо сайхан хуучлах гэж одоо дүүн тань дээр бас ирж байна бид. За энэ манай Монгорог баг нэгдэл гэж байх юм лэрдэ. Хэдэн оны үед баг. Одоо би одоо 88 онд цэргээс ирэл энэ малт яасан. 8 дугаар ангаа төгсөөл. Тэгээд 88 он. 88 онд 88 он нэгдлийн үе. Нэгдэл байсан. Тийм. Тэгэхэд энэ 2 дугаар бариад гэж байсан. Энэ манай Монгорог. Тэгэхэд эрдэ сарлаг, дан сарлагтай байсан. Тэгээд перм гэж байсан. Дан сарлагын перм. Үнэ тийм. Перм олон перм байсан. Нэг пермд 5 6 сайлчтай, нэг сайлчин 15-аас 20 минутаа. За бусдээ норомтой. Тэгээд илүү бол өгөхгүй байна. Илүү нэг сайлт өгөхгүй. Тэгээд дээр содон тийм малнууд нь тусгай малчин мал. Содон мал гэж. Содон гэхээр одоо яг хүн баруу яахтан зэрэгэл шүдлэн гэж тусд нь ял гэж нэг малчин дэгээл тэгэл тийм малнууд. Барууг нь бас тухлан тустай. Тэгээд энэ манай Монгорог баг болохтой зэрэг сарлага нутаг. Тэр бог мал тэр нэгдэл гэж байхад ердөө тэр хоны моны тийм ямаа тийм суур ердөө байхгүй дан сарлаг. Тэгээд энэ бага нутаг маань болохтой зэрэг дандаа ийм уул ийм юу таг ийм гал тэр бүхэл одоо манай Монгорог малчтам байгаа газар бүгд ийм уултай. Тийм газар байсан. Энд тэгээд ер нь сарлагын нутаг. Сарлагын нутаг. Тийм. Одоо тэгээд яг хөө тэр цаг зээл юу одоо цагт болохтой зэрэг одоо бүх хүн мал мад хувьд гарахтай зэрэг одоо хойны өхөр одоо бүх мал одоо өсч. Тэгээд сарлаг мал. Энд бол ердөө Монгол өөр төрлийн мал бакетижил. Дан сарлаг. Монгол орж ирээгүй. Өрж ирээгүй бас. Одоо яг нэг ганц нэгэн ганц тон ховор ердөө тоотой. Ердөө тон цуу. 15 хүрээнд доктор тийм нэг цөөхөн Монгол тайл байж магад. Тэгэл дан сарлаг. Сарлаг маань болох дандаа одоо яг хүүтэн болохтой зэрэг нь уулар байгаа. Яваад агинда. Сардаг маллахад ер нь бусад маллаас хэрэг ачаалгаа ордог юм аа. За нэг ачаалаад байх яг дандаа нэг юу яаж байх одоо тугалтын нэмэн тийм хөө мал хотонд орож бусдаа нь одоо содонгоо одоо тэр одоо уулаараа яаж л байх. Энэ уулын хэрээр явна тэр уулан хар тэр уулаар ч гэл байна ердөө. Ийм өндөр уулын оройгоор явж явна. Одоо өвсөд. Тийм. Одоо энэ манай нартад уулгахтын цаашаага ердөө тийм дүнгэр нүцгэн уул байгаа. Тэрээр л одоо. Сардаг бол мад одоо ер нь нам газар бас дээш нь бас хэр байдаг. Халуун газар. Ер нь бол хүүтэн сэрүүн газар. Сэрүүн газар сэргэж байна. Одоо жишээлбэл энэ малнуудыг цас мас орохтой зэрэг одоо тэр тайгангуу улангороо заалчихад нэг 2 хоноод очигдэл өсөн сорлцсон сойлоо саадгаад гүйж байдаг мал. Сэргээд одоо. Тайгын. Тайгын мал байна. Тайгын. Одоо уурд нь бол одоо бараг зэрлэг бүхөр байсан гэж ярьдаг тийм ээ. Тэгээс номхруулж одоо авсан гэж ярьдаг. За тэгэл энд чинь сүүн болоход байгаа зэрэгтхэн одоо тэгэл мах юм эцэгтэй ховор эмээ ургамал тэнд байдаг. Магадгүй тэр эмээ ургамлууд чинь бидний эрүүл мэндэд аш тустай юмнууд бас байгаа. Байгаа. Тэрийг бид нар хүртэхийн тулд сарлынхаа сүү цагаа дэгэр махаар хүртэж байна. Яг тийм. Тэгэл одоо ингээд өвөл тагн руу энэ бөдөн мала заалчихад хавар өдөр точ яг нэг холоос дурунгаар харчаал тэгэл бусч хавар хураахтай зэрэг оч дорн оч ганц сангуу болохтой зэрэг л одоо бүгдээр ороод ирнэ. Ер нь бол одоо ингээ хотондоо өөрсдөө ер нь ирэх үү? Ер нь тууж орж ирэх үү? Тууж орж ирнэ. Тэгэхгүй ирэхгүй. Монгол бол ирээд. Яа Монгол бол ердөө хөөтөн болоос өөрснөө хүрээд ирнэ. Эдгээр бот ихгүй. Хаан бол хаана.
Хаана л бол хаана хэвтаад авна. Та тэгээ одоо тэр уулын орой дээр цасмаас удаа мориор л одоо явах уу? Мориар одоо бол мориараа явна. Залуу насандаа ирдэ. Цагаа одоо. Залуу насандаа бол одоо дан яв. Явган. Дан яв. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Алтан голдоо чуулаатай асталага хидэл хангайман авлэжас илөтэй амбэлэгжил хоёорман эрдэн голдоо чуулаатай эхтэл ластулаг хоёорман эжлас илөтэй эгжлamba хоёорман Хураа. манай нутгаанд энэ хойно астлаг гэж хоёр газар байгаа. Саяын тэр дуунд оддог тэр астлаг гэж дуунд орвоо. Тэр ханга одоо энэ ихний цаахан талд байна. Ихэд нарийн цаахан зөөн талд нь байгаа. Зөв. За тийм нутгаан тохиолдоо да. Тэр хоёр нутгаа. Тэгээ магтан дууссан. Вээтэйгээ зүрх. Харин ингээд дуухаар энэ дарахад нэг хүмүүсийн нэг хоолой их үүрмэс те. Нэг юм цогцолтой те. Дунд ингээд хөдөлчмөр санагдаад байна те. Их энэ дарахад хүмүүсийн одоо энэ хоолондыг өчр байна уу? Тэгэхгүй миний хоолой бүр эвлэх болсон. Цайгийн бас Бас л нэг өв сургууль сар мэрэггүй шиг те. Хөгжим мэрэггүй шиг нэг гоё. Цаанасаа. Дахиад нэг сайхан айдуугаар шах. За. Монголын ард түмийнхаа сайхан энэ сайхан Монголын хоомор нөхөөсаа энэ сайхан улаан тайгаар овгсон улаан улсум гэх тийм ээ. Архтын сайхан утгаар одоо Тэнгэрийн орн шүү дээ. Тэгвэл одоо ч суугаад бөөгийн нутаг. Одоо зүгээр дуудуулах. тэр өргөд дураа. Дарахад дуулчихгүй. Дэгэрэн сарда дэлэрн хойтэсэл томжил чадхоч дэммэлин галавхарал дэргэдэмн вадэг чулласа хой хотор сардан дэлэрн хойхочлон томжил чадхоч хоёроо тундал явхарал хонгорм болох яада хой. За баярлалаа. Хүрээ. Энэ заавал босчод дуулдаг дуу юм байна те. Амьсгаа их шаарддаг. Та суужгаа дуулах гэсэн чинь босчод нэг амьсгаа шаарддаг. дуудахгүй гэсэн. Нэр хүч гардаг юм те. Доктор сүрэнгээд. Дуудахгүй гэсэн учраас хоол энэ байхгүй. Залуудаа их сайхан бас залуудаа авраг дууч явсан. авраг дууч. Байгаль уул устайгаа хамгийн их ойрхон байдаг хүмүүс бол одоо дарахтын ард түмэн байдаг. За ингээд дотроос ингээд дарахад овг бол их олон байгаа. Улаан хоолор, цагаан хоолор гэх тийм ээ. Хард дарахад гэдэг одоо. За улаан улсун бол энэ дарахад ард түмний одоо хамгийн гол одоо өв соёлын цэг нь ус юм сүм байдаг. Одоо домог түүхэндээ сайхан Монголынхаа ард түмэнд үлдсэн Монгол эх орныхоо төлөө тулалдаж эх орноо хамгаалж явж байсан одоо долоон бөөгийн үлгийн нутаг гэж нэрлэдэг тийм ээ. Ийм сайхан одоо бөө мөргөлийн бас үлгийн нутаг. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Шалны хулдаас бөөний худалдаа. Бүх төрлийн шалны хулдаас хүлэмж болон гэрийн гялгар пленк, ширээний бүтээлэг, ногоон цэнхэр, алаг хучлаг, цулхай, олс уяа, Монгол гэрийн тойруулга, хэвс троож бөөний үнээр зарж байна. Хөдөө орнуудын унаанд тавьж өгнө. Хаяг, баян зүрх дүүрэг, нарт хотхон
Утас 8867 11 10 9967 11 10. Бермуда 250 энгийн мотортой Evoque Max 200 мотортой кросснууд бэлэн худалдаалж байна. Давуу тал сайн бэхэлгээ, хойд ачаатай, өвдөх гарны хамгаалттай, зөөлөн явдалтай, хянах электрон дохио ледтэй. Угсрахад маш хялбар, үйлдвэрээсээ ихэнх эд анги нь угсраатай ирдэг. Хойд амортизатор 2 төвшөнд өндөр намаа тохируулдаг. Мотор хороопондоо 1 жилийн баталгаатай. Бүх сэлбэг үйлдвэрээс ирдэг. Оригинал. Засвар үйлчлэгээний зардал маш бага. Хөдөө орнуудын унаанд тавьж явуулна. Утас 8079 8080 9976 6969. Мөн хаан банк болон банк бусаар 48 сар хүртэлх хугацаатай урьдчилгаагүй зээл гаргана. Зээлтэй холбоотой мэдээллийг 8916 тэг дугаараас асуугаарай. Сод тэг тав. Манайд бүх төрлийн түүхийс судалдаалагдж байна. Давуу тал нь сардуус сайтай учир өснө унахгүй, элдв үнэргүй, хүний биед харшил өгөхгүй. Бүх төрлийн хэмжээ байгаа. Хямдралтай худалдаа явагдаж байгаа тул та яараарай. Дэлгэрэнгүй мэдээллийг сод тэг тав онлайн шоп Facebook хуудаснаас аваарай. Хаяг 3-4 хорооллын эцсийн 4 замын үйл зураар урагшааргээд 70 м-ийн ваад хевсэн цэр гэр авахын бараа. Холбогдох утас 8042 тэг тав 8077 тэг тав. Хөдөө орнуудын унаанд тавьж үйлчлэн. Сутатент компани үйлдвэрлэж байгаа Мембром бүрээс маань өөрөө 5-аас 10 жилийн эдлэгээтэй. Нэг ширхэгч оёдл ордгоо. Цельсийн 100 градусд халааж наадгаараа онцлогтой. Салхи бороо зас шуурганд санаа зовх зүйлгүй байна. Энэхүү гэрийн бүрээсийг сонирхож байвал та яраарай. Захиалга хийх учраас яг одоо залгаарай. Liban брендийн Eco ариун цэврийн цаасан эрүүл ахуйн шаардлага хангасан дэвшилт технологиор үйлдвэрлэсэн олон улсын ISO 9001, ISO 45001 стандартын шаардлагад нийцсэн байгаль орчны ISO 14001 стандарт хангасан 100% цэвэр байгалийн гаралтай түүхийд нь тусгай сортын тармил мод усанд хурдан задардаг будагч бодисгүй үнэргүй торгомсог зөөлөн харшил өгөхгүй эдийн засгийн хэмнэлттэй ус тос маш сайн шингээдэг бүх насныхны хэрэгцээнд бүрэн нийцсэн хөдөө орнуудын унаанд тавьж үйлчлэн утас 91 тэг970 Японд өдөр бүр хэрэглэгддэг шинжил ухаанд суурилсан хүнсний нэмэлт эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг албан ёсоор V-Drug Mongolia Монголын хэрэглэгчдэд хүргэж байна. The Wise Man's Dining хоолны дараах сахарын өсөлт, өөх тосны хуримтлалыг бууруулж, хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагааг дэмждэг. Өөх тостой хоол идсэний дараа нойр булчирхай өвдөх, хоолны дараа цусан дахь сахарын хэмжээнд санаа зовдох хүмүүст өдөр тутмын эрүүл сонголт. Утас 93 тэг9 2277 Манайхыг 11-р хороолол Номингийн баруун ард Сивдэ байр Эвт төв. Тэргүүн тавилгын үйлдвэр. Манай байгууллагад олон жилийн туршлагатай мэрэгжлийн хамт олон ажиллаж байна. Монгол гэрийн бүх ком тавилгуудыг таны хүссэн загвараар хурдан шуурхай хийж өгнө. Мөн манай байр байшинтай айлуудад зориулсан загвар хийц сайтай тавилгуудыг ч мөн хийж байна. Монголын бүх чиглэлд унаан тавьж үйлчлэнэ. Хаяг Өмнөгов аймаг. Радио 3-ын 310. Холбогдох дугаар 8878 8773. Энэ өвлжөөг одоо барихад яаж барьдаг юм бэ? Таны өвлжөө болохтой. Энэ ам амын одоо ер нь хаашаа харуул хавржаа өвлжөөгээ тусдаа л байгаа тийм. Ер нь өвл одоо барьж явах юун дээр ойлголцоог анхаардаг юм гад. Одоо нарлал өглөөт нор тусах тийм нарлаг тийм газар. Тэгээд салхи урган хамгаалсан энэ талаа. Салхи ам аврон хар. Дагуулж. Дандаа дан гэж хэвэрт. Зарим газраас бас энэ талаас явна тий. Тийм. Тэгэхээр нөгөө салхиныхаа дээрээс одоо
Шуурч явал тэрнээ нэмэрлэх маягаар хашаагаа барьт. нарлуугаар оруулж. Тэгэж байна. Газрын одоо энэ хавьд одоо ингээ нэг жавар хурхан одоо бас хэр бах вэ? Тэрийг бас тооцоол. Тооцоно. Одоо энд босоход ч нэг их жаварлахгүй. Одоо энэ голоо заах мах иймэрхүү газараар хамгийн их жавартай байна. Жавартай байна. Тэгээд одоо нөгөө яг буураа эхлээд олох нэг чухал байдаг. Тийм. Одоо тийм ингэрүүл өвөр тийм газар. Буудал тийм газараар хашаараа байна да. За өтгийг одоо яаж бий болгодог вэ? Өтгөөг одоо хүрээ баасаар нь. Одоо тэгэл тэр хураан гэж юм байна. гэж нэг юм байна одоо. За энд үгүй. Бааса хийгээд тэгээд тэргээрээ хашаа хөтгөлний. одоо ингээд үхэх бас яваад. Энэ одоо манай бол өөрөө ингээд үүрчж байна. Өөрөө үржаад одоо энэ өвөр газар наран өвөр газар учраас. оолч тэр аргал бол их хатан. Манай Оо зөв. Тэрнээс хураан гэж тус ийм хачаа барьж хураан гэл. Тийм. Тэгэхээр үлжээгөө жавар хаанаас тэрийгэ тооцоолоод нар хаанаас дурсан дээр л амыг харуулна. Тийм. Тэгээд малынхаа аргалыг сайн авч баасыг аваад аргалаас өтгөөсөө хураах хэрэгтэй юм байна. тий аргал баасыг одоо хураа Хөвтөр одоо баг ийм зузаан. тий одоо энэ төр бол их зузаан. Тэгвэл одоо бүр дээр үеийн одоо ферэн хашаа. Одоо нэгдлүү юм байна. Хашааны бөөрөн дээр барьсан хашаа. Нэгдлүү үед энэ хашаа. Тийм. Тэгэхээр чи нэгдлүү чи 80 эдэн орноос хойш одоо өөр шүү. тий 80 оноос уртл байж байсан хашаа. 90 оноос л гэсэн үг. 90 одоо 90 оноос. Энэ бол мал дөөрөө ингэ сайхан одоо нэг юу болдго юм байна? Хөвтөр бол. Хөвтөр болно. Байгаль энэ ч нөр бас бордооч. Бордоо. За аргалаар бас галаа төлчихнэ. Тэр Хаяхан байна уу энэ? байхгүй. Одоо бид нар л одоо ийм өндөр барьж байгаа. За. Перм гэж байхад бол намхан байна. Намхан байдаг. Дулаан. Зөв. Одоо хашаага тайлбар ингээд шавчиж штэ тий. Дулаалгаа өөр малынхны Өөрийнх нь басаар. Өөрийнх нь басаар ингээд одоо дулаалч чи. Одоо өтг гэдэг маань энэ л байна та. Оо ингээд. Малынхаа өөрийнхөө хөлөөр ингээд үүрээ. Тий? Одоо хүүтрэх хасны урд одоо өтгийг гадуур байг өтгийг гэж хашаанаа яраар аваалж аваад. Ингээд. Энэ өөр малынхаа хөлөөрийг ороод. Тийм ээ. Энэ нөгөө сайн нөгөө нэг бидний нөгөө яриад байгаа юм шиг нөгөө нэг сардгийн тайгын оройгоор урмалч энэ дагуу байгаа. Энэ дотор байгаа тий. Энэгээр утна. Ер нь монголчууд эднээс чинь нэрээс энэ аргал хомоолоор нэг уугуулаад ханаад нус өөрийгөө нэг гурав ингээд уугуулчаад тэгээд ер нь муугаа марлаа. Арцгүй өөрийгөө утгах наадт нь яриасан ханаад нус хөрөхгүй гэрт бол одоо. Ийм шүү дээ тий. Хариу. Гадаа төлчихнэ. За манайд яг нэг гол биш учраас 100 бол төлнө. За энэ манай одоо дүүгийнх нь нэвтрүүлгийг бас ивент итгэж байгаа компани. За. Одоо энэ олон газар нутгийн чинь нэг ингээд одоо энэ компаниуд бензин туслахаар үзүүлээл. Тэгээд энэ олон нэвтрүүлгүүдийг хар түмний нэвтрүүлгээ одоо хийж шүү дээ олон төмний буюу. Тэгээд энэ компани болохоор одоо энэ Макси Коро гэдэг одоо энэ хийжээд байна. Энэ болохоор яадгийн бэ гэхээр энэ болохоор Вилланд улсын одоо бүтээгдэхүүн. Тэгээ энийг одоо монголчууд бас их хэрэглэдэг. Үхэр гэдэг юм чинь бас дархлаагаар бас дутагддаг юм байна шүү дээ. Хээлтэй үхэр нөгөө сүү ширгэх. Тэгэхээр энэ сүү оруулах, үхэрд одоо дархлаа оруулах, хээл аяхаас урсын сэргийлэх юм. Гэж байгаа. За энэ болохоор одоо нөгөө яг ургамлын гаралтай химийн бодисгүй. Ийм юу байгаа юм. За энэ дээр нөгөө бичгэлтэй байна. За энийг эдний компаниас өгч байгаа юм. Хээлтэй ширгсэн үнэний тийжэл нэмэлт. Нэмэлт. Энэ болохоор ингээд яах вэ гэхээр энэ өдөртөөстэй. Өдөрт ерөөсө 200 грамыг нэг өгөхөд өгнө. 2 удаа өгнө. Одоо 200 грам гэхэд 100-100-аар өгнө шүү дээ, тий. За тэгээд энэ бол ерөөсө ингээд одоо хүн ч гэсэн бас нэг дархлаагаар дутагдаад ингээд явдаг бол шүү дээ. Одоо манай Монголд бас ингээд байгальтайхаа өгсөр болж байгаа ч гэсэн өхөр гэдэг зүйл маань өөрөө бас юм дархлаа гэдэг юм өөрөөс алдаж бас болдгүй юм байна л да. Өвлийн хүүтэнд одоо ингээд одоо
бас л хүүтэн додтой байдаг хэд мал дарахлаа дутагдах амин димэр дутагдах асуудлаас гардаг юм байна. Энэ тижээлийг одоо бас ингээд бас өгөөрөө гэдэг одоо та эдэ хавд болоос өгж байгаа юм. За нэдэ хүүдээр ахвар ингээд чуудаа. За. Зааны сайхан хэрэглээрээ. За. Зааврын дагуу танилцуулгын би танд өгнө гэдэг. За. Энэ 5 хилээс авалгаатай байна аа. Тэрэлтэй энэ яг адилхан 5 хилээс авалгаатай. За нэг Эсхий дүүрхтэн үзүүлж байна.